За сайн уу өдрийн мэндэ манайхаа одоо нэг 100 цаг нь болоо зугаалга шоу хөдөө орон нутг руу явдаг эд сезон эхэлж байна. Тэгээд энэ дээр бас нийт нөгөө пэйжигээ дагж байгаа хүмүүстийг бас нэг жижигхэн зөвлөгөө өгөх гээд анхаарал санамж өгөх гээд уламжлалт ангаах ухааны технологийн хүрээлэнгийн уламжлалт ангаах ухааны зөвлөх зэргийн эмч ангаах ухааны доктор Амарця дүүгээ дагуулад аваад ирлээ гэдэг. За сайн амраа. Сайн байцгаана уу? За сайхан зүсэж гэнэ үү? Сайхан. Та бүхэн сайхан зүсэж гэнэ үү? Сайхан. За одоо нэг хүмүүс чинь 100 явдаг. Тэгэл одоо хорхог боодог, аригт дарс, гол ус, нуур гэл ингээл болохгүй бүх юмнуудыг л зэрэг хэрэглэндээ. Тэгээд энэ дээр нэг хоол хүнсний зохиромжтой байдал гэдэг юм уу, нэг хий шар бадгана гэдэг юмнуудаа яаж зохируулах талаар зөвлөгөө өгөөч ээ. За ер нь бол манай уламжлалт ангаах ухаанд өвчин бүхний үндэс эс шингэсэн өвчин гэж нэрлэдэг. Ер нь бол одоо өвчин болгоны үндэс маань эс шингэснээс болж үүсдэг гэж үздэг. Эс шингэсэн өвчин гэдэг маань ер нь бол бидний нөгөө идэж ууж байгаа эдэн ундаа тэгээд тэрэн дээр нэмээд явдал мөр одоо тий эдгээр өвчин зүйлүүдээс болоод эс шингэсэн өвчин үүсэх одоо үндэс болж өгдөг. Нөгөө талаасаа бол тэр маань эс шингэсэн өвчин гэдэг маань бол тунгалаг цөвийн боловсролт буюу одоо бидний идэж уусан эдэн ундаа маань одоо шингэхийн оронд орж одоо эдэн ундаа маань боловсроод биднэрт одоо тамирт хийхээ хүч одоо юу гэдгийг те энэ болгоныг өгдөг энэ үндэс суурь маань гимтснээс одоо буюу хямарснаас хий шар бадган ахуйдууд маань харьцангуй тэнцвэр байдал алдагдсанаас болоод ингээд шингэсэн өвчин үүснэ гэж үздэг. Шингэсэн өвчин бол аль зүлрэлд үүсч болно л да. Гэхдээ яг манай монголчуудын тухайд гэхэд бол голчлон шингэсэн өвчний үүсэх одоо юу гэдгийг магадлал болох энэ одоо улирал маань хав 100 байх магадлал өндөртэй байдаг. Яагаад гэвэл 100 өөрөө аргын чанартай, улирал их халуун нартай, тийм ингээд их дулаахан, сайхан юм улирал байдаг. Тэгтэл тэрэн дээр нь бид нар яадаг вэ гэхээр ер нь бол нөгөө нэг маш халуун чанартай эдэн ундаа их хэмжээгээр хэрэгэлдэг. За орхиг боодог иднэ гээл ингээл одоо юу гэдгийг маш их хэмжээтэй орхиг боодог идэл араас нь найр наадам мөргөжлөл арх дарс сэрлээд ирдэг. Арх маань одоо бас өөр халуун чанартай одоо ундаа байдаг. Тэгээд дээр нь яадаг вэ гэхээр бидний нөгөө явдал мөр гэдэг юм байна. Бидний нөгөө өглөө босох, өдөр унтах, зүгээр амар амгалан суух тий энэ маань бол бидний өдөр тутмын цаг болгонд хийж байгаа үйлдэлүүд маань энэ маань одоо юу гэдэг явдал мөрдөө орж явдаг. Тэгэхээр манай зүгээр уламжлалт ангаах ухааны одоо юу гэдэг онол арга зүй дээр одоо авч үзэх юм бол энэ зуны улиралд бид нэр эдэн ундааныхаа дээр явдлыг одоо юу гэдэг зөв зохистой хэрэглээг бас аягүй сайн одоо баримталж явах хэрэгтэй байна. Тэгээгүйгээс болоод дараа нь бид нар яадаг цэс өвдлөө, нойр өвдлчрхай өвдлөө, ходоод өвдлөө гэл ингээл одоо юу гэдгийг одоо хавар намар одоо өвлийн улиралд ингээл тэр өвчин завирууд маань нэмэгдээл ингээл тухайн үедээ ч юм одоо зуны улиралд торхог боодог эцсийн дараа нойр булчирхан өрөвсөл гэдэг юмыг бол бас одоо баггүй тохиолддог хүн амын дунд. Тэгэхээр ер нь бол одоо энэ улирлын зугаалга одоо энэ амралтын улирал эхэлж байгаатай холбоотой одоо юу гэдгийг хүмүүс маань идэж уух эдэн ундаа явдал мөрөө бас зөв цогцтой хэрэглэхгүй бол энэ маань цаашдаа маш их тийм одоо өвчин болгоны үндэс болох юм магадлал байдаг юм шүү л гэж. Хий шар бадгана гэдэг ойлголт байгаад байдаг. Тэгээд би өөрийгөө хий ихтэй хүн, эсвэл шар ихтэй хүн, эсвэл бадгантай хүн гэж өөрийгөө ерөнхийдөө ингээд ч юм уу ингээд онцлох гэдэг шиг таних болцоо байгаа юм. Ер нь бол байлгүй яах вэ? Биднэрт чинь одоо дан хийнээс бүтсэн хүн, дан шараас бүтсэн хүн, дан бадганаас бүтсэн хүн гэж байдаггүй. Тэр гурван махад хий шар бадгана гэдэг гурван махад харьцангуй тэнцвэртэй байж хүн эрүүл байдаг. Ер нь аль хэсэг бидний нөгөө ярьдгаар одоо юу гэдгийг эд эс бүхэнд хий шар бадган маань ингээд байж л байдаг. Тэгээд тэр одоо юу гэдгийг ходоодонд оршиж байгаа хий шар бадганы хямралуу одоо хөлөнд юунд оршиж байгаа элхэнд оршиж байгаа хий шар бадганы хямралуу гэдгээс шалтгаалаад тухайн өвчин үүсэж эхэлдэг. Зүгээр хэвийн нормалны одоо юу гэдгийг энгийн хүмүүст одоо хий шар 7 өрмөс чанар гэж байдгийг. Одоо тухайлбал хий шартаа хавсарсан давмгай шар бадгантай хавсарсан давмгай шин чанартай. Бадган шартаа хавсарсан давмгай. Гэтэ хий нь бас байж шүү дээ тий. Ингээд 2-2-ороо 6 тэгээд хурмал хий шар бадган 3-3 хавсарсан ингээд 7 одоо өрмөс чанартай юм хүмүүс байдгаа гэж ерөнхийдөө одоо байж болно гэж юм магадлал бол байдаг. Тэгтээ
төрөлхөөсөө хийхтэй хүн гэж байна. Тэрийг бас манай уламжлалт анхааран тодорхойлсон байдаг. Хөнгөн хөдөлгөөнтэй, хурдан ярьдаг, жижигхэн биетэй, жижиг давжаа биетэй. Ингээд ийм хүмүүс нэг байдаг шүү дээ, тийм. Юмыг санд сэтгэхтэй амархан, тэгтээ буцаад мартхан хэл төргөн гэх мэтлэнгийн ийм өвөрмөц одоо тийм биеийн өвөрмөц одоо онцлогтой хүмүүсийг бол хий махбодтой хүмүүс гэдэг. За шар махбод давмгай хүмүүс гэж ярьж байгаа. Шар махбод давмгай хүмүүс ерөнхийдөө эдэр насны хүмүүс ер нь шар байв давмгай гэдэг. За тэгээд дээр нь болохоор юу гэхээр одоо юу гэдэг юм маш огцон мууртай тий ингээл нэг улаа бутарсан тий хоолны шингээлт нь сайн хурдан одоо огцом хөдөлгөөнтэй огцом хурдан одоо ийм сэтгэлийн хөдөлгөөнтэй тэрийг илэрхийлдэг одоо ийм гал шиг ийм бадарсан усуд байдаг шүү дээ тий ингээл евро бол евро дараад орчих боломжтой ийм хүмүүсийг бол ерөөхдөө шар махбод давмгай хүмүүс гэж нэрлэдэг. Тэгэхээр тэр шар махбод давмгай хүмүүс маань эдэр залуу насны хүмүүс маань голчлон тийм шар махбод давмгай хүмүүс байдаг байхгүй юу? Ялангуяа одоо юу гэдгийг бидний өнөөдрийн нийгэмд ингээд нэг суурьшмал тий ингээл машинаар яваад хөдөлгөөн багтсан үед бол шар болон хий давмгай хүмүүс голчлон одоо бадган болгон шар давмгай хүмүүс голчлон байдаг болчихсон. Тэр мэн яаж ийнө гэхээр ер нь бол одоо юу гэдгийг хөдөлгөөний хомсдол тэр шарыг дарах багасгах юм одоо юу гэдгийг харилцан юу маань багтснаас болж энэ маань бас юм шар давмгай хүмүүс бол эдэр залуу насны хүмүүс маань юм байдаг юм ер нь бол за бадган типи хүмүүс буюу бадган одоо юу гэдгийг өвмөс чанар давмгай хүмүүс гэдэг маань ямар хүмүүс ах вэ гэхээр ер нь юм лагс хүнд удаан хөдөлгөөнтэй юмыг хурдан одоо юу гэдгийг маш удаан ойлгоод удаан мартдаг энэ маань яг гоо тухайн хүний өвмөс чанар гэсэн үг. Тухайн хүнд одоо юу гэдэг төрөлхөөсөө л одоо генэнд нь тэр хүний өвмөс чанарт одоо бадган давмгай байх одоо ийм одоо юу бичигдчихсэн байдаг. Тэгээд тэрийг амьдралын явцд хүн одоо юу гэдгийг хий шар бадганы одоо юу гэдгийг харилцан тэнцвэртэй байдлыг алдагдуулах боломж байна. Эдээ ундаа явдал мөр буюу гадаад орчин зүйл одоо сэтгэл санааны байдал эдгээр зүйлүүдээс олж тэр маань ингээд юу гэдэг хөдөлгөөнтэй оршдог юм байхгүй юу? Хий шар бадган. Хий гэдэг чинь яг шар мар гэдэг чинь яг юу юм бэ? Тэрийг зүгээр нэг тийм энгийн хүмүүст ойлгомжтойгоор хэлж болох уу? Хий гэдэг чинь яг юу байж болох вэ? Хий гэдгийг яг яг одоо тим юм а гэд хэлэхэд бас хэцүү. Зүгээр дөрслийн хувьд бол одоо бид түрүүн тодорхойлчихлоо шүү дээ. Одоо бидэрт бол салхишигч гэдэг юм уу тий. Хий гэдэг чинь одоо бидэрт мэдэгдэх шүү дээ. Агаад хөнгөн хөлбрөнгөө одоо хийм мөн чанарыг тодорхойлдог юм 7 бэлэг чанар гэдэг. Хөнгөн хөлбрөнгөө одоо ингээл ийм шин чанаруудыг болоод ерөөхдөө хий ихтэй гэд нэрлэнэ гэх. Тэгтэл бидний одоо нөгөө нэг уламжлалт иммун гэж яриад байдаг шүү дээ. Тэгэхэд тэр имэн дотор бас тэр одоо юу гэдгийг одоо хөнгөн хүнд гэдэг энэ бэлэг чанар мөн чанарууд маань бас татагдаа явж идэг. Тэгэхээр хүний өвөрмөц чанарын одоо тэр хий шар бадганы хугтгоонууд тэр уламжлалт им буюу одоо нөгөө нэг тан гэж яриад байдаг. Энэ тан ууж байгаа эдгээр маань хоорондоо маш их юм онол аргацсан хувьд уялдаатай холбоотой байж ч энэ маань одоо юу гэдгийг тухайн хүчнийг эмчлэх юм боломж байна. Энэ хорвоо одоо юу гэдэг амьд организм буюу одоо бидний нэг уламжлалт ангааханд ярьж байгаа хүн бадгаад бол одоо ерөөсөө хий шар бадгана гэдэг ийм урган махбодоос тогтдог ол гэж үзсэн. За хүмүүс чинь 100 амралт совлил мөвлөл гэдэгт ер нь яах хэвтэй юм шиг. Хийтэй хүн нь яах хэвтэй, шартай хүн нь одоо бас нэг тийм анхаарах гэдэг шүү дээ. Нэг л юм болох гэдэг хэвтэй байна. Ер нь бол яг би түрүүн хамгийн ихэнд хэлсэн. Шингэсэн өвчин бол одоо өвчин бүхний үндэс болдог гэдэг. Тэгээд шингэсэн өвчнийг юугаар цэцэх вэ? Усаар цэцэл гэж ярьдаг. Одоо буцалсан ус. Өвчин эм бүхний дээд нь одоо ширгээс ус байдаг гэж заасан байдаг. Тэгэхээр бид нэр зуны улиралд ер нь бол бас одоо эдээ ундаага бас их зөв зохистой хэрэглэх хэрэгтэй. Болж өгвөл одоо юу гэдгийг одоо тэр тухайн хүнийхээ өвөрмөц чанар гэж яриад байгаа тийм миний сайн хий шар бадган аль нь давмгай болохоор тэр махбодтой хүмүүс тийм юм эдээ ундааг хэрэгжилж болно. Энийг баг хэрэглэн тэрийг бүр хэрэгжилж болохгүй гэсэн юм одоо юу гэдгийг бүр одоо тэр тухайн эдээ ундааныхаа амт чанартай холбоотойгоор бүр заагаад өгсөн байдаг. Тэгэхээр уул нь болж өгдөг бол бид нэр тэр уламжлалтын одоо эмчит хандаад өвөрмөц чанараа тодорхойлоод тэгээд тэр хүн насан туршдаа одоо юу гэдгийг ийм эдээ ерөнхий тоймд одоо юу гэдгийг ийм зөвлөгөөг авсан байх хэрэгтэй байхгүй. Энэ маань яаж ийм нөхөр өнөөдөр бидний нөгөө эрүүл мэндийг
дэмжих буюу одоо юу гэдэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ангаах хүн болоод өгч байж байгаа ер нь бол. Тэгэхээр ер нь яг хим ахуйдтай хүмүүс одоо яг ингээл 100 боллоо одоо та нар тийм битгий дээр ийм битгий дээрээ гэл тэгэхээр энэ бол бас нэг явц уу. Яагаад тэгэхээр хүн болгонд энэ маань одоо юу гэдэг хүний тухайн хүний өвөрмөц чанар гэдэг маань одоо юу гэдэг тухайн үндэл зориулсан байдаг учраас ер нь бол бас яг зуны улиралд халуун улирал гадаа халуун өөрөө шарын ахуйдтай учраас тэр хурц халуун эдээ ундаг бас их жоохон юм хязгаартай хэмжээтэй дамжаатай эргэлж байхгүй бол тэр нэг шингэсэн өвчин үүсэх маань бас магадлал байгаа. Ялангуяа шар гэхгүй хим ахуйдтай хүмүүс ч гэсэн тэр чинь бас зохистой эргэлэх ёстой л гэсэн үг л дээ. За зуны хугацаанд Баянзүрх гээд Завхан аймгийн Нөмөрөх сумд байгаа Баянзүрх гээд амралтан дээр очиж ажиллах гэж байгаа юм байна. Ер нь Баянзүрхийн амралт гэдэг харшаан гэдэг юмныхаа талаар бас нэлээд алдартай шүү дээ баруун бүстэй. Тэрний талаар тавчгаан тайлбарыг хийж өгөөч. За Баянзүрхийн амралт маань ерөнхийдөө бол Завхан аймгийн Нөмөрөх сумд байдаг. Ийм 2080 далайн төвшнгөөс дээш 2080 м өндөр өргөгдсөн хүүтэй харшаан. Ерөөсөө нэмэх 4 градус юм. 4 градустай л байдаг. 104 градустай, өвөлж 4 градустай. Өвөл гэхдээ маш их цас ундаг бас хүүтний одоо маш хүүтэн 37-оос 40 44 градус хүртэл хүүтэрдэг энэ тийм байгалийн зүй зохицолтой ийм газарт 4 градусаараа л одоо ингээд урсж ундраг маань ингээд байж байдаг. Ийм өвөрмөц онцлогтой харшаа. За Баянзүрхийн харшаа амралт маань ерөнхийдөө бол ер нь дээхэн үедээ бол нэгдэл дундын амралт гэж байгуулагдаад одоо 1965 орчим онд юм шиг байгаа. Тэгээ нэгдэл дундын амралт одоо байгуулагдаад тэрэнд одоо юу гэдгийг тухайн одоо нэгдэл ажилдаг сайлчин, малчин одоо ийм хөдөлмөрчин хүмүүсүүдийг ирж одоо амраадаг ийм амралтын газар байгуулагдсан байгаа. Тэгээ тэр амралтын газар маань одоо өнөөдрийн хүртэл аршаанаа тишүүлээд ингээ нэг жижигхэн зуны нэг богинохоо хугацаанд үйл ажиллагаа явуулдаг. За аршаа минь өөрөө бол хөрмөц чанартай. 4 градус гэдэг маань ер нь зуны улиралдаа бол манай тэр хангаач бас их одоо сэрвтэр штэ. Тэгээд ингээд нөгөө нэг далайн төвшнгөөс 2080 гэдэг чинь ер нь бол бас нэлээд өндөр уулын одоо өндөр уулын 3.1 хүртэл тэр дээрээс өндөрөөс өргөгдөж урсан цагт 540 литр хүртэл одоо ийм урсгалтай ийм аршаан байгаа. За энэ ер нь хүүтэн аршаан гэхгүйгээр аршааныг ер нь хэрэглэхдээ бас тухайн хүнийх нь одоо юу гэдэг нөгөө хий шар бадган буюу одоодны галын элч гэдэг байгаа. Одоодны мөн чанарт нь тохируулж аршаа авах зөвлөгөөгөө бас бичиж өгдөг. А тэр зөвлөгөө өгөхийн тулд би одоо тэнд очиж ер нь зуны нэг сар гарan одоо тэнд байдаг. Тэгэхээр ер нь хүмүүс их ярьдаг л да. За энэ аршаа яг ямар эргэтэн сайн юм бэ гэдэг. Тэгэхээр ер нь бол хамгийн ихэд одоо юу гэдгийг анх 1968 онд одоо Оросын экспедиц явж судалгаа хийхдээ энэ бол ерөөсөө гидрокарбонат буюу карбонат агуулсан юм ходоод гидсэн илгэний хүүтэй аршаа юм байна гэж ингээд тогтоогдсон ер нь судалгаагаар. Тэгээд тэрнээс хойш одоо нэгдэл дундын амралт байхад нь бас мөн шинжилгээнд явуулаад тэгээ одоо бид бол нөгөө нэг 3 жил тутамд ингээд нөгөө нэг юугаа лабораторийн одоо энэ Улаанбаатараас лабораторийн шинжилгээний баг аваачиж шинжилүүлэх, дээж авч шинжилүүлэх одоо яг нөгөө тухайн байгаа микроэлемент болон бодисууд минь хэвийн хэмжээндээ байна уу юу гэдгийг бид нар 3 жил тутамдаа бол шинжилүүлж хийдэг ийм. Тэгээд одоо ерөнхийдөө бол одоо энэ нөгөө нэг энэ шинжилгээний үндсэн дээр бол 1968 онд авч ирсэн тэр шинжилгээний үр дүнгууд өнөөдрийн хоёр яг ижиглэн ойролцоо үр дүнтэй байна. Ер нь бол ингээд онгон байгалаараа хадгалагдчихж байгаа. Одоо ийм аршаа маань одоо юу бас одоо гадны нөлөө ороогүй юм аршааны тоонд бас орох боломжтой юм а гэд бас судлаач бас хэлсэн байдаг манай аршааны одоо үр дүнгээд. За тэгээд аршаа маань одоо юу гэдэг машин тэрэг очихгүй одоо ер нь яг цэвэр өөрийнхөө биеэр нэг 800 м орчим газар өксөр газар явж очдог. Тэгээд тэр өксөр газар яваад очихоор зуны халуунд ингээд дээл хувцас өмсөд ингээд яваад очихоор тэр чинь тодорхой хэмжээгээр одоо ингээд бие маань халж очдог. Халж очиод суугаад ингээд нэг аршаанаа ингээд хүртгэхээр тэр маань маш хүүтэй аршаан учраас одоо гизээ цусан хэмжээ одоо баг хэмжээгээр ингээд нэг суд сагшаах юм уу энэ процессороо ерөнхийдөө бодис сарцаа гэрчимжүүлж өгөөд дархлааг сайжруулах юм бол үзүүлдэг.
ийм аршаа юм байгаа. Тэнд очсон хүнд одоо ер нь ямар нэгэн үйлчлэгээ юу юм уу хоолунд яг яаж ямар боломжууд байна? За манай аршаанд бол яг ер нь бид нар нэг зундаа нэг 7 сарын 7-8-аас ахуулаад нэг 8 сарын нэг 25 6 хүртэл ерөнхийдөө үйл ажиллагаа маань явагддаг. За тэр үед бол бид нар бас мэрэгжлийн тоогоочийг одоо авчиж ажиллуулж бас хоолны үйлчлэгээ, жижиг дэлгүүрийн үйлчлэгээ, тэгэл одоо бусад одоо бильярд, теннис ингээд одоо цагийг зөв цогцтой өнгөрөөх зориулсан орой соёлын төвийн үйл ажиллагаа гэх мэтлэнгийн юм үйл ажиллагаанууд бол бас явагдаж байгаа. Тийм. Тэгээ энэ жил манай Баянзүрх амралтын маань бас нэг онцлог юу вэ гэхээр нийгмийн хөдөлмөр халамж үйлчлэгээний ерөнхий газраас зарласан ахмад насны хөнгөлөлттэй амралтын газраар үйлчлэх ийм тендерт оролцоод тэгээд тэр тендерт маань биднийг одоо бас ахмадыг хөнгөлөлтөө өнөр үйлчлүүлэх ийм эрх олгогдсон байгаа. Тэгээд сая 7 сарын 5-6-ны үед гэрэмэн хийгдээд тэгээ одоо ер нь ахмадууд маань манайхыг одоо юу гэдэг халамжийн одоо хөнгөлөлттэй үнээр манай амралтанд бас амрах юм боломж бүрдчихэд байгаа. Халамж гэдэг нь хоногт одоо хэдэн төгрөг төлөхөд болох юм гэсэн үг юм байна. Ахмадууд маань ерөнхийдөө жилдээ нэг удаа амралт бай, сувилалт амрах эрх улсаас олгогддог. Гэхдээ тэр хувь хүнээс 10,000 төгрөг төлнө. Хоногийн 10,000 төгрөг. Үлдэгдэл одоо юу гэдгийг мөнгөний болохоор амралтын газар 35,000 төгрөг, сувилын газар 45,000 төгрөг бол улсаас бид нар хэмжилж авдаг. Тийм. Тэгэхээр 10 хоногтоо одоо 7 хоногтоо бол 70,000 төгрөгөөр 7 хоногийнхаа одоо бүтэн үйлчлэгийг аваад тэгээ хоолоо идээд өглөөний цайтай, өдөрний 2 дугаар хоолтой, оройны хоолтой ингээд ийм одоо үйлчлэгээнүүд бол бас явагдаж байгаа. За, унаа машин яаж зохицуулагдах вэ? Өөртөө очих лөө яах вэ? За, унааны хувьд гэх юм бол яг ер нь одоо юу гэдэг манай амралтын газар чинь одоо мэддэг хүмүүс нь л очдог. За, нөгөө Баянзүрхийнхаа амралтын дээр очиж нэг 5 хонцоо дээр, 7 хонцоо дээр, нэг 10 хонцоо дээр хүүхдүүд агаар салхинд гаргая гэдэг ингээд гэр бүлээрээ явдаг. Ер нь гэр бүлийн л одоо ийм амардаг юм газар. Тийм болохоор ер нь бол манайх унаа малаа бол одоо яг албан ёсны бол унаа бол юу байхгүй. За хэрвээ бид нар ингээд 10 юм уу 20 хүн ингээд явхаар боллоо бид нар тавлаа гэх юм бол бид нар бас одоо зохион байгуулалтанд оролцож ер нь болно. Тий. Зүгээр жирийн хүн одоо ахмад төс жирийн хүн очиход хоногт хэдэн төгрөгөөр байх вэ? Зүгээр том насан турш том хүн бол хоногийн 50,000 төгрөгөөр. Хайгуул юм биш. Тий. Одоо тэгэл тэр алс холоос очиж байгаа ийм хүмүүс. Тэгээ яг манай амралтын газрын гол нөгөө үйлчлүүлэгч нар маань голчлон Улаанбаатар хотоос байдаг. Тэгэхээр яг ер нь манай тэнд чинь бас нэг өвмөц онцлог маань ямар байдгүй гэхээр ерөнхийдөө эко чигээрээ. Бид нар одоо юу гэдгийг гар утас тавлуулахгүй, телевизэр үзүүлэхгүй, тэгээ хүүхдүүдийг бол байгальд нь ингээд нөгөө нэг юм одоо юу гэдгийг чөлөөтэй байлгах талаас нь одоо ер нь одоо байлгадаг. Ер нь бол тэгээ машин тэрэг хөдөлгөөнийг бол нам одоо хордог. Ерөөсөө машин явуулахгүй товд дандаа газраараа биш хөлөөрөө явна. Тийм болохоор ер нь бол бид нэр одоо юу гэдгийг тэр одоо эко орчин бас бүрдсэн юм өвмөц онцлогтой байгаа. За ер нь бол очисон хүмүүс мэдэх байх та. Манай цавхны нөмөргийн аршаа, Баянзүрхийн аршаа гэж үнэхээр гайхамшигтай аршаа байдаг. Тэгээ тэн дээр бол амар зэн амч маань бол 7 сарын 10-наас 8 сарын 20 хүртэл байх юм байна тийм үү? Тий. 25-6-ны үеэр л. За тэгээд дор утас үлдээж таарах бах. Тэгээд сонирхож байгаа хүмүүс нь бол утастаад тэгээд холбогдоод яваад байж болно үстэй тийм ээ? Тий. Утасны дугаараа хэлж. За ер нь манай амралтын газар G-Mobile-ийн нөгөө нэг ийм давшлууртай утас барьдаг. Интернет сүлжээ энэ төр байхгүй. Тэр нь нэг талдаа одоо юу гэдгийг нэг жоохон ийм хязгаарлагдмал юм шиг мөртлөө яг гэр бүлээр очиж байгаа улсууд нэг за хашгүй нэг 7 хоног утасны ингээ хил ам татлахгүйгээр би энд ингээд амар амгалан байж болохоор байна гэд хүмүүс бас эргээр хүлээж авдаг. Тэгэхээр манай амралтан дээр байдаг утас 9818 4711 гэд энэ дугаар байгаа. За энэ дугаар руу хэрвээ утастаад утас авахгүй бол одоо залгаарай гэж мессеж өчгöd бид нар буцаагаа залгадаг. Яагаад тэгэхээр одоо байнга утсаа хараад нэг энэ тодорхой нэгэн газарт л сүлжээ барьдаг.
Тэр маш өндөр уулын дунд учраас эн чинь нөгөө сүлжээ маань орж гараад байдаг учраас дандаа утсаа бариад кармалаад ингээ явж байгаа байхгүй. Энэ тэгээд иймээрээ бас их онцлог байдаг. Тэгэхээр тэр одоо юу гэдгийг хэрвээ яг үндэ холбоо бариад манайхыг сонирхож байгаа хүмүүс байх юм бол 98 18 47 11 гэдэг дугаар руу залгаад болохгүй бол мессеж бичээрэй. За баярлалаа. Амжилт хүсье. Сайхан амраарай бүгдээрээ.